Амжилт өөд. Монгол-Япон төвийн хүний нөөцийн хөгжлийн төв нь 2002 оны 6 дугаар сарын 21-нд байгуулагджээ. Тус төв нь Монголын зах зээлийн эдийн засагт хувь нэмэр оруулах үз хүний нөөцийг хөгжүүлэх, Монгол-Япон хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулсаар байна. Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу JICA нь Японы засгийн газрын хөгжлийн албаны тусламжийн хоёр талд тусламжийг хариуцдаг байгууллага бөгөөд одоогийн байдлаар 139 улстай хамтын ажиллагаатай ажиллаж байна. JICA-гийн хөгжлийн хамтын ажиллагаа нь олон төрлийн хэлбэртэй байдаг. Тухайлбал төрөх хувийн хөвшил, ихтэй сургуультай холбоотой үйл ажиллагааны хүрээнд Монгол-Япон төвтэй хамтран олон төрлийн сургалтуудыг явуулдаг. Түүний дотор бизнесийн сургалтуудыг компани удирдах дээд чатны албан тушаалтнууд болон менежерүүдэд стратегийн менежмент, хүний нөөц, санхүүгийн удирдлага зэрэг сэдвээр цогц мэдлэг чадварыг эзэмшүүлэхээс гадна Япон улс руу явуулж дадлах сургалт хийлэгдэг. Энэ нь улс орны хөгжил, Монголын бизнесийн хөгжилд хувь нэмэр оруулах, хүний нөөцийг чадварчуулах, хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой билээ. Энэ удаагийн Япон дахь дадлах сургалтанд өөр салбарын компани удирдах төвшний 22 албан тушаалтнууд сонгогдсон явсан бөгөөд тэдний явсан зорилго нь Япон маягийн менежментийг судлах, компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах, туршлага судлах, хүний нөөцийн бодлого тогтвортой хөгжил, дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцах, хоёр төрлийн үзэсгэлэнтэй танилцах байв. За намайг Владимирийн зоригт гэдэг хүнс группийн борлуулалтын газрын захирлыг хийдэг. Япон улсыг бол одоо нөгөө л үзэж харснараа л өндөр хөгжилтэй, өндөр байшин барилгатай, тэг соёлтой хүмүүс гэдэл төсөөлөл бол мэдээж байсан л да. Тэгээ очоод яг бодит байдлыг харахад бол бүр үнэхэрийн төгс хэмжээнд одоо тэр орчин нөхцөл, хүмүүсийн харилцаа, ялангуяа тэр хүний хувийн орон зайг хүндэтгдэг тэр суур тэр хүмүүжил бол үнэхээр гайхалтай санагдсан. За намайг Баасан Сүрэн Огтой Сарна гэдэг хуваарай бизнес эрхлэгч. Яг одоо бизнес хийгээд 7 дахь жил рүү ороо явж байна. Япон явахаас өмнө бол нэг тийм төсөөлөл бол байгаагүй. Япон явсныхаа дараа Япон хүмүүс ямар их алсыг хардیں۔ Бизнесийг яаж ингэж улс суураас нь эхэлж хийдэм бэ гэдэг зүйлийг айгүй их сайн олж харсан. Ер нь бол тэдний яг хийж байгаа нийгэмдээ хийж байгаа үн цэн нь буцаад өөрийнх нь компанид ямар их үн цэнийг бүтээд юм бэ гэдэг тэр зүйлийг айгүй их сайн олж харсан. Япон бизнес эрхлэгч нар маань зөвхөн нийгэмдээ би ямар үн цэнийг бүтээх юм, хүнд юу өгөх гээд байгаа юм бэ гэдгээсээ хамаарат тухайн хүний бизнесийнх нь үн цэн бүрддэм байна гэдэг зүйлийг олж харсан айгүй тийм бархууштай гоё зүйл байсан. 2019 онд Япон Монгол төвийн сургалтанд хамрагдаад тухайн үедээ бол дадлага сургалтанд бас ажилд авах цаад очиж чадаагүй. Одоо сүүлд нь бас энэ Япон Монгол төвөөс үе үеийн төгсөгчдөө бас бүгдээрингийн хамруулах болцоо олгоод ингээд сая Япон дадлага сургалтаар яваад ирсэн байгаа. За ер нь үйлдвэрлэл эрхэлдэг хүний хувьд за яг энэ сайхан боломжийг ашиглаад Японд очиод энэ өндөр хөгжилтэй улсын бас ижил төстэй үйлдвэрүүд, ер нь үйлдвэрлэл яаж явагддаг юм байна, зах зээл нь хэрийн, одоо хэрэглэгчд хүн амынхын хэрэглээний соёл нь бас хэрийн, энэ болгоныг үзэж судлах гэж л явсан л да. Анх Япон улсад очихдоо бол ер нь ингээд зурагтаар харсан ч юм уу, одоо кинон дээрээс үзсэн ч юм уу, тиймэрхүү байдлаар бол ерөөхдөө төсөөлж ижээсэн. Гэхдээ нөгөө Аз соёл маш их тийм хүмүүсийн дотгошоогоо байдаг учраас тийм байх гэж төсөөлж бол анх явсан. Тэгтээ очиод бол ер нь айгүй олон төрлийн компанитай, жижиг дунд болон бүр том корпорац, үндсэн дамсан корпорацийн хэмжээнд хүртэл ажиллаж байгаа тийм компаниудтай бол ер нь танилцсан. Анхны сэтгэлээс бол маш өөр болж ирсэн. Эхлээд бид нэг Япон Монгол төв дээр сургалтанд суучаад тэр бол ерөнхийдөө ингээ ойлгоод төсөөлөл яваад байгаа шүү дээ. За тэгээд яг Япон дээр нь очиод яг үндэ зарим зүйлээр шоконд орсон. Очиод миний очсон төсөөлөл гэхээр үнэхээр цэвэрхэн байсан. Тэгээд бүх ажил, бүх цэгцтэй байлээ. Нэг цагтаа уралдаад байгаа юм шиг. Би бүр сүүл рүү нэг реалити шоунд ороод байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Тэгэхээр нэг тэр байдал нь маш өглөөрт босд юм билээ. Би чинь 5 өнгөрөөгөө босгоод тэнд хүмүүс бэлтгэл гараа тасал масгал хийгээ байжсэн. Тэр нь аюух таалагдсан. Тэгээд
ер нь бол Япон соёл өөрөө яг энэ Япон хүн өөрөө энэ соёлоо бий болгоцсон юм билээ. За Япон анх явахдаа Япон орн бол маш өндөр хөгжилтэй, технологийн дэвшилтэй, маш эмх зэгцтэй ийм сайхан орн байгаа гэсэн төсөөлөлтөд явсан. За яг боддоор очиод үзэхэд үнэхээр миний төсөөлөл бол үнэн байсан. Дээр нь хүмүүсийнх нь хүндлэл, ээлдэг, найрсаг байдал, харилцааны тэр соёл нь үнэхээр гайхалтай сэтгэл үлдээсэн. Хүмүүс одоо эх орондоо орон нутагтаа яг л хандж байгаа хандлага, ёс зүйн үнэн нөгөө зүрх сэтгэлээсээ ажилдаа ч гэсэн тий хандахдаа үнэхээр зүрх сэтгэлээсээ хандж исэн энэ үнэхээр бас гайхалтай сэтгэлийг үлдээсэн. Монгол Япон төвийн дадлага сургалтанд одоо Монголынхаа хүнсний салбарын таамрагтаад ирлээ. Тэгээд тухайн үедээ яг төржсэн сэтгэлүүд бол одоо ч гэсэн өдрө болгон одоо манай Японд гэдэг шиг л бууж байгаа. Тэгээд тэн дотроос хамгийн их онцолж байгаа зүйл нь бол тэр дүрм журм заавраа мөрддөг тэр хүмүүсийн сэтгэлгээ надад үнэхээр одоо бид нар яагаад ийм байж болдгоо бэ л гэсэн бодолтой өдрө болгон байна. Японд айгүй өндөр хөгжилтэй бүх юм барыг нэлээд технологичсан байгаа гэсэн төсөөлтөд очисон. Тэгээд очиод анхны сэтгэл бол айгүй энгийн, тэгээ бүх юм нь ойлгомжтой, зааварчилгаатай байсан. Миний хувьд болохоор анх удаага яг Япон явах болсон. Тэгээ энэ яг явах тохиолдол нь болохоор зүгээр аяллалын журмаар биш те. Яг Монгол Япон төвөөс зохион байгуулсан JICA-гийн сургалт гээд яг нөгөө үндсэн бизнесийн сургалт байсан болохоор төсөөлөл бол амар өндөр. Яг очиод сурах зүйлс маань ямар их байгаа болоо сонирсод ийм их байгаа ахтай аяллалын журмаар байсан бол би тэнд очиж үзнэ гэж яг дотор сэтгэгдэв юм байсан. Яг нөгөө бизнесийн журмаар Япон гэдэг өвчин өөрөө яг цаана чанар брэнд болцсон үг. Өөрөө Япон хүн, Япон улс гэдэг нь өөрөө барыг Япон үг нь өөрөө брэнд болцсон улс болохоор очоод за яг чанарл байгаа тэр дундаа үйлдвэрүүдэд танилцсан гэдэг бол миний хувьд бол өндөр хүлээлттэй байсан. Төсөөллөөс бол яг л төсөөлснийгөө бол яг авсан. Яг Япон чанар нь ямар үт юм бэ? Япон соёл яг миний бодсон шиг л байсан. Япон оронд очисон анхны сэтгэл бол гайхалтай байсан. Хамгийн түрүүнд юу нүдэн туссан бэ гэхлээр маш цэвэрхэн эмх зэгцтэй зохион байгуулалттай орчин бол үнэхээр таалагдсан. За Япон хүмүүс аль маш ээлдэг зан төрх нь бол үнэхээр гайхалтай байсан. За ээлдэг гэдэг нь зүгээр ингээд хүнтэй мэдлээд өнгөрөх биш, тэр хүмүүс хүндээ хамаг анхаарлаа төвлөрүүлж гэн, хийж гэн, тэр хүмүүсийг явын явтал тэд хүндэтгэл үзүүлдэг чанар нь бол маш их таалагдсан. Япон хүмүүс бол маш дэг журамтай, сэхлэг баттай, маш хөдөлмөрч ард түмэн санагдсан. Гэхдээ тэр хүмүүс бол ямар ч тохиолдолд хувийн орон зайгаа авч үлддэг хүмүүс. Японд дахь дадлага сургалтын баг маань Green буюу ногоон тээврийг хамтдаа бий болгоход чиглэсэн Time Green Logistic Holding-ийн 4 компани үйл ажиллагаатай танилцсан юм. Тасралтгүй 24 цагийн үйл ажиллагаатай орчин үеийн логистикийн системийн хөгжил, стандарт, тээврийн салбарын асуудал, чиг хандлага, салбарын асуудалд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, асуудлыг шийдэх арга зам, шинэ ухаалаг логистикийг хөгжүүлэх гэх зэрэг олон зүйлийг сонсож мэдлэгээ тэлсэн юм. Энэ ташрамд дурдахад шинэ ухаалаг тээвэрлэлт буюу дроны технологийн хөгжлийг нэвтрүүлж буй Aeronext Group нь манай цусны төвтэй хамтраад 58 удаа дроноор цус тээвэрлэж 2 хүний амь аварсан гэж ярьж байв. Бидний дараагийн танилцсан компани бол техник технологийн гайхамшиг болсон Megmilk Snow брендийн үйлдвэртэй танилцав. Биднийг илгэсэх дотн хүлээн авч 30-аад минут үйлдвэрийн онцлог, бүтээгдэхүүний ялгарал, зах зээл дэх байршил, хог хаягдлын менежмент зэрэг олон зүйлийн талаар мэдээлэл өгч, алхам бүрийг тоогоор дүрсээр тайлбарлан, үйлдвэртэйгээ танилцуулан манай багийнхны сонирхсан асуултанд хариулж, бидний мэдлэгийг дахин тэлж өгсөн юм. Анх би нөгөө 2024 оны хавар болвол удирдлагын ангид бол Монгол Япон төв дээр бол сурсан.
Тэгэхэд бол Япон багш нараар хичээл заалгаад онлын хувьд бол нөгөө Япон маягийн менежмент, стратеги, санхүү, хүний нөөц, маркетинг зэрэг хичээлүүдийг бол онлын хэмжээнд бол заалгасан. Тэгээ яг очиод ингээд үзэнгүүд яг тэр нөгөө онл дээр ямар байсан зүйлүүд бол харсан. За том компаниуд дээр ерөөхдөө зорилгоо яаж тодорхойлъё, тэрэндээ яаж хүрдэ. Жижиг компаниуд нь одоо тэр SDG гэдэг зүйлийг ингээд зөвхөн захирал нь биш, одоо тэр ажилчдаа хүртэл ингээд зүрх сэтгэлд нь хүртэл ингээд суулгацсан. Тэгээд Японоор бол явхад бол тэр SDG гэдгийг бол хаасайгүй харах боломжтой. Тэр ер нь улсын удирдлагаасаа эхлээд ингээд доош энгийн ард иргэд хүртлээ бол зөвхөн улсынхаа одоо нөгөө тогтвортой хөгжлийг биш ингээд SDG бол дэлхийн хэмжээнд бол яаж тогтвортой цаашдаа нөгөө байгаа нөөцөө ихтлхийгээ хайрлж явах юм бэ гэдгийг бол маш олон жилээр харсан байна л гэдгийг бол ойлгосон. Тийм манайх бол сүм бүтээгдэхүүний үйлдвэрлэл. За яг энэ саяны явуултаар бол яг Megumi-Milk Snow брэнд гэдэг Японы сүүний үйлдвэрээр биднийг оролцуулж ингэж айлчлуулж танилцуулахын завшаан тохиолдсон. Ер нь үүднээсээ эхлээл бүх юм бол маш сайхан санагдсан л да. Ер нь бол зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээд гаргах нь чухал биш. Тэрийгээ бас хэрэглэгчтэй танилцуулах, ялангуяа хүүхэд багцуудаа сурталчилж танилцуулах энэ ажлыг бол энэ тэргуунд маш өргөн цар хүрээтэй хийдэг нь бол харагдсан. За ороход ингээл гаднах үүдний тогтчлт макет тэгээд тэр эхлээ сургалтын өрөөнд оруулаад бидний ер нь ийм үйлдвэрлэл байдаг. Тэр үеийн ер нь сүү бүтээгдэхүүн яаж бүтдэг хамгийн ихэнд одоо үнэнээс одоо гардаг сүүг хэрхэн яаж одоо хүн хэрэгэлдэг бүтээгдэхүүн болгодог вэ гэж одоо танилцуулга эхэлж ийсэн. Тэр танилцуулгын өрөө бол ер нь ингээл энгийн хүн гэхээсээ илүүтэй хүүхдэд ойлгомжтой байдлаар ингээд тогтчулчихсан. Тэр нь бол мэдээж хэрэг хүүхдэд ойлгодно гэдэг чинь том хүнд бол 100% ойлгодно гэсэн үг. Гихчээтэл эхэлсэн л дээ. Сүүний үйлдвэрийн хувьд болохоор бараг 100% автоматсан үйлдвэр байсан. Харахад болохоор үнэхээр 100% автоматсан юм бол чанарын стандарт бүтээгдэхүүний тоо гарцад үнэхээр нөлөөлөх чадвартай байна. Яг тоног төхөөрөмжөөр бол тэгж харсан. Тэгтээ яг бид нэр одоо Монгол ажилтнууд болон Япон ажилтнууд яг л ижлэх нь л бид нэр ижлэх хөдөлмөрлөлт юм байна. Ижлэх нь чадвартай юм байна гэдгийг олж харсан. Яг үүн өөр юм бэ гэхээр Япон менежмент шал өөрөвсөн. Бид нэр ижлэх нь л хөдөлмөрлөд байгаа мөртлөө шал өөр менежментээр хөдөлмөрлөө тэд нэр аягүй хурдан чанарын өндөр түвшинд юмаа үйлдвэрлээд амжилтанд хүрээд бид нэр ижлэх хөдөлмөрлөд байгаа мөртлөө арай жоохон хойшоогоо тунж үлдээд байнуудаа л гэж харсан. Танхимаар сураад уртлын Япон төвийн сургалтанд сурч байхад онлын мэдлэгийг бол маш сайн авсан. За ингээд онлын мэдлэгээ Японд очиод яг боддоор дадлаг сургалтанд очиод өрэхэд үнэхээр онол практик хоёрыг хослуулад эндээс одоо олон хүнс би өөрөө хүнс үйлдвэрлэгч учраас хүнсний үйлдвэр боддоор практик дээр тэр компаниудад одоо жижиг компани, дунд, том гэсэн бүхэл компаниуд руу орсон. Тэгэхээр яг л боддоор одоо Монголд ирээд өөрийнхөө компани руу хувиргах, одоо туршлагыг нь оруулах ийм одоо практик дээр үнэхээр сайн одоо уялдаж чадсан. Тэгээд онлайн мэдлэг, практик мэдлэг хоёроо хослуулад цаашдаа компани дээр хөгжүүлэх зүйлийг маш бодтойгоор олж харсан. Монгол Япон төвд сураад сургалтаар авсан мэдлэгээ яг практикаар авсны давуу тал нь бол яг боддоор тэр нөгөө яг бидний онлоор яриад байсан, тэр сургалтаар аваад байсан ажил хэрэг нь одоо бодит байдал дээр яаж хэрэгждэг юм бэ гэдгийг харахад бол илүү сонирхолтой байсан л. Тэгээ бидний чинь нөгөө Монголын бол 3 хоног гэдэг шиг тийм сэтгэлгээтэй шүү дээ. Тэгээ тэр зүйлэл одоо бид нарыг ингэж ямар ч зүйлийг хийсэн дутуу хагас хийдэг тийм байдалд хүргээд байгаа юм болов гэсэн сэтгэлтэй байна. Тэгээд нэг ямар ч зүйлийг ингээд тууштай хийдэг. Одоо энэ нь зөвхөн тэр Япон оронд байхаас өмнө бидэнд мэдэрсэн зүйл нь Монгол Япон төвийн нөгөө нэг урьдчилсан бэлтгэл сургалтууд дээр аягүй харагдчихсэн. Яагаад бид нарт тийм ойлгомжтой юм заагаад байгаа юм болоо гэсэн тийм одоо бодол явахаас өмнө байсан. Тэгээд очсныхоо дараа ч гэсэндээ одоо тэр тухайга одоо яагаад юм болоо гэдгээ олж мэдсэн нь зүгээр энэ хүмүүс үнэхээр сургуул яг л сургая. Одоо энэ хүмүүс дадлах сургалт хийж явж байгаа юм бол тэр зүйлээ сургая л гэсэн бодолтой юм байна.
Бид нар болохоор одоо ямар нэгэн зүйлийг хийхдээ тий хажууд нь давхар өөр юмч зорж явдаг юм уу? Япон хүмүүсийн хувьд нэг зорилгын ард хийж байгаа ажил бол тэр зорилгынхаа үр дүнг үзэх. Ийм л тэгэхээр ямар нэг зүйл эхлээд зориод эхэлсэн бол тодорхой зорилготой байсан бол тэгээд дуусах хэрэгтэй. Тийм л үр дүн хүлээж байна. Тэгэхээр Япон хүмүүсийн одоо амжилтын нууц, чанарын нууц нь яг энэ талаа юм байна гэж л би одоо өөртөө дүгнээд байна. Японы менежментийн арга барил нь юу юм? Яг газар дээр нь очоод яг өөрөө үзээд бариад хараад үзэхээр энэ айгүй тийм үр дүнтэй энийг хилээд ирсэн юм байна. Энэ чанар юм байна. Энэ менежмент хийсэн юм байна гэдгийг илүү сайн ойлгож авсан. Бидний дараагийн өдрийн үзэж танилцах газар бол Nikkei Mise франчайз шоу үзэсгэлэн байлаа. Үзэсгэлэн үзэхийн өмнө Хиракава багш тус үзэсгэлэнгийн талаар мэдээлэл зөвлөгөөг өгсөн юм. Lighting Fair, LED, EI зэрэг сүүлийн үеийн бүтээгдэхүүн гэрлийн шинэ хэрэглээ гэх мэт бүгд цугларах Японы томоохон үзэсгэлэн. Маш олон дэлгүүр моолд зориулсан энэ үзэсгэлэнгээс үйлчилгээг хүргэж байгаа байдал хамгийн гол зүйл болох франчайзын давуу тал, сул талын талаар маш дэлгэрэнгүй тайлбарлаж өгч бидний мэдлэгийг дахин тэлж өгч байлаа. Үзэсгэлэн үзээд үдсэн сэтгэгдэл санал бодлоо багштайгаа илэн далангүй ярилцаж юун дээр анхаарах, онов гэдгээ хуваалцах нь нүдээр харах, сонсох хоёрын ялгаа алд дэлэм зөрүүтэй гэдэг нь харагдаж байна. Мөн Foodix үзэсгэлэнд оролцоход туршлага болж өгч байгаа юм шүү. Та нар хэрхэн яаж сонирхсан компанитайгаа холбоо тогтоох гэх зэрэг олон зөвлөмжийг бидэнд Хиракава багш дахин хэлж байлаа. Nikkei Mise үзэсгэлэн дээр очиход бол ерөнхийдөө бол франчайзинг шоу байсан. Франчайзинг шоун дээр хэрхэн яаж тэр том брэндүүдийг би франчайзинг эзэмших ёстой бэ гэдэг талаар ерөнхийдөө бол нэлээд сайн ойлголттой болсон. Яг одоо тэр манаас ажил хэрэг болох гээд эхний шатанда уулзалтын түвшиндөө явж байна. Тухайн компанид би яаж тэр франчайзинг эзэмснээрээ яаж эзэмсэх вэ гэдэг тэр сургалтыг бол багшаасаа авч ийсэн. Тэгэхэд би тэнд ямар үн цэнтэй харилцагч вэ гэдгийг ойлгуулсныхаа буцаад тэр компани намайг гуйж ирэхгүй тийм стратегик Japan багш нар, Япон багш нар бол зааж өгч ирсэн. Өөр айгу гайхалтай байсан. Foodix дээр болохоор яг маш олон компаниуд байсан. 2000 компани байсан. 2000 компани өөр өнгө төрхтэй байсан. Яаж энэ томоохон экспорт орох, өнгө төрх, яаж тэднээс ялгарах, яаж бүтээгдэхүүнээ онцлог байх ёстой гэдэг зүйлийг маш олон талаас нь олж харсан ерөнхийдөө бол. Arigatou. Ингээд бид дараагийн Хитачи хотыг зорж цахилгаан шатны тоормсны ороомог үйлдвэрлэдэг Yoshino Dingyo компанитай танилцав. Хүний нөөцийн цогц бодлого хэрэгжүүлсэн хүн төвтэй, хүнээ дээдэлсэн тогтвортой хөгжлийн зорилтуудтай тус компани философи нь ороомог гэдэг нь хүний биетэй зөөрлөвөл зүрх нь болох бөгөөд эцсийн агшин хүртэл ажиллаж байх ёстой гэжээ. Мөн хүний нөөц тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд төрөл бүрийн зөвлөлийн үйл ажиллагаагаар дамжуулан чанар хяналтын зөвлөл, аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл, орчны менежментийн зөвлөл, өөрийгөө үнэлэх зөвлөл, дуэл системийн зөвлөл, ажлын байрыг сайжруулах зөвлөл, эрүүл мэндийн менежментийн зөвлөл гэх мэт олон зөвлөлүүдийг ажилчдаар бүрдүүлжээ. Эдгээр зөвлөлүүд сард 1 удаа, жилд 1 удаа, 3 удаа хуралддаг нь ажилчдын сэтгэл санаа, ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд өндөр ач холбогдолтой гэдгийг онцолж байлаа. Дуэл системийн зөвлөл нь сургалт дадлаг бол ажлын байрыг сайжруулах зөвлөлийн онцлог бол ердийн 5S нь юм дээр анхаардаг бол Ашика маягийн 5S нь хүн дээр анхаардаг гэж ярьж байсан юм. Hitachiгийн чанарын удирдлага төв, мөн чанар, олон улсын стандарт, Hitachi үйлдвэрийн чанарын удирдлагын философи, чанарын удирдлагыг хэрэгжүүлэхийн ач холбогдол, асуудлын үндсийг илрүүлэн арилгах яагаад, арга зэрэг сэдвүүдээр сонирхолтой лекц хичээлийг Куросо Йошимицу зөвлөхөөр заалгаж дахин мэдлэгээ арвижуулав. Энд бол онлайн хичээлийг үзсэн. Яг танхимээр сууж хичээлээ үзсэн. За бидэрт Японд байсан багш нараас энд ирж хичээлийг заасан. Тэр онлоор авсан мэдлэгийг
Япон улсад яг очиж газар дээр нь яг тэр онол практик хослуулсан нь бол хамгийн үр дүнтэй байсан. Бид нар бол онлоор бол яг ингээд зөвхөн сонсоол за иймэрхүү байд юм байна, ингэж үр дүнд хүрдэг юм байна гэдэг ойлголт аваад өнгөрсөн. Яг газар дээр нь Япон улсад очиод Япон ард түмтэй танилцаад яг одоо тэр практик дээр нь одоо Япон компаниуд тэр олон жилийн төвтэй Япон компаниуд ямар менежмент хэрэгжилж өдөө хүртэл оршин тогтнож байна, яаж одоо өс дэвжиж хөгжиж сайжирж яах гэдэгтээ танилцсан. Үнэхээр гайхалтай байсан. Би ингээд ирээд Монголдо ирээд компанид дотоод процессоо ингээ хараад Японд байсан үеийн тэр дүр зургийг ингээ харьцуулаад ингээ харж байгаа юм л да. Тэгэхээр бидэрт бол ямарваа нэг мэдээлэл, мэдлэг бол байна. Харин тэрийг одоо бусадтай хуваалцах, дэлгэрүүлэх тэр тал дээрээ жоохон хязгаарлагдмал бид нар өөрсдөө бас тодорхой хэмжээнд хайрцагцсан байд юм болов уу гэж бодсон. Тэгэхээр тэр байгаа мэдлэг мэдээлэлээ бусадтай хуваалцах, илэрхийлэх гэдэг дээр илүү анхаарч ажиллая гэж бодож байгаа. За одоо тэгэл өөрийнхөө компани дээр тэр Япон компанид хэрэгжүүлж байгаа менежментээс одоо арга барилын гэх юм бол одоо хүний нөөцөөс л эхлэнтэй, хүнээс л эхлэн сургалтыг маш их ууггүй өгдөг байна. Хүмүүсээ тогтворжуулах дээр анхаарах юм байна. За дээд удирдлагууд нь хамтран ажиллах стагаа маш хүндэтгэлтэй хоорондоо харилцаанаас эхлэх юм байна. За тэгээд ажиллах стагаа урт хугацаанд тогтвортой ажиллахад нь нийгмийнх нь асуудал, эрүүл мэнд, ажилчдынхаа ар гэр энэ бүхэнд ажилдаа яаж сэтгэл ханамжтай, амар тайван амгалан ажиллахад нь бүх талаас нь л одоо компани дээр хэрэгжүүлж менежментийн арга барилаас одоо оролцуулахаар төлөвлөж байна да. Өмнөх сургалтаар яг стратеги менежмент гэж орж ирсэн. Стратеги менежмент маань яаж та төлөвлөгөөтэй ажиллахын өмнө л хичээлийг үзэж байхад зөвхөн та 5 жилийн нэг стратеги ярьж байсан бол Японд очингууд 5 жилийн стратеги биш 30 жил 20 жилийн бүр улс суурьас нь харж байгаа тэр стратеги нь өөрөө амар таалагдсан. Япон менежментийн онцлог нь яг хэвдээ нэг асуудал шийдэхээсээ илүүтэйгээр олон асуудлыг шийдэж байгаа нь өөрөө амар чухалсан. Нэг компани ганцхан бүтээгдэхүүн хийх биш. Олон төрлийн бүтээгдэхүүн хийгээд олон төрлийг цогцоор нь хийж байгаа тэр менежмент нь айгүй гой санагдсан. За өөрийнхөө компани дээр аливаа юм цогц байх нь чухал юм байна гэдэг зүйлийг айгуусаа олж харсан. Одоо би нэг хуваарай рестораны бизнес хийж байгаа. Тэгэхэд рестораны бизнес маань зөвхөн хүнд хоол уух юм хүргэхээс илүүтэйгээр би ямар зүйлийг дахиад тэр хүнд мэдрэмжийг өгөх ёстой тийм цогц шийдлийг бодож олох нь өөр амар чухал юм байлаа. Тэр хүн манад орж ирээд бүхэл бүтэн зөвхөн хоол идээд уугаад гарах нь гол нь биш. Тэндээс аливаа нэгэн мэдрэмжийг өөр дахин мэдрэмжийг аваад гарах нь өөрөө чухал юм байна гэж ойлгосон. Зөвхөн бизнес эрхлэж байгаа хүн би зөвхөн хоолыг уух юмыг зарахтаа биш. Тэр хүнд ямар үн цэнийг, ямар мэдрэмжийг, ямар одоо манай компаниас тэр хүнд ямар тэр мэдрэмж өгөх вэ гэдэг нь л өөрөө чухал юм байна гэдгийг айгуусан олж харсан да. Үйл явц нь их тодорхой ах шүү байна. Тий. Ямар ч ажлыг хийсэн тэр ажлын ард байгаа зохион байгуулах тэр үйл явцыг анханаас нь маш сайн тодорхойлцсон баг шүү. Тэгээд үйл явцаа одоо яаж төгс байлгах уу гэдэгтээ байнгын одоо тий сайжруулалттай. Тэгэнгүүтээ тэр үйл явцаа хийхдээ хүн нь нөгөө зорилгынхаа ард гартал гэдэг шиг хийж ийн. Тэрний тэр одоо менежментийн ард тий тэр зорилгынхаа төлөө явж байгаа зорилгоо төгс гүйцэтгэж штэ тий. Тэр нь одоо тэр Японы одоо аюулгүй чанартай төгс гэсэн ойлголтыг дэлхийн нийтэд өгсөн байна л гэж харж байна. Хамгийн түрүүнд үйл явцаа тодорхой болгоё. Хоёрдугаарт нь бид нар хамт ажиллаж байгаа хүмүүс бие биедээ маш ойлгомжтой байх хэрэгтэй байна. Гуравдугаарт нь удирдлагын зүгээс бид нар хаа хүрэх вэ гэдгээ ерөөсөө бүх хүндээ маш ойлгомжтой байдлаар өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй би нэг юм боддог, манай ажилт өөр юм боддог. Бит хоёр тэгтээ нэг зорилгын төлөө байгаа. Манайх бол нөгөө мэдээллийн технологийн компани байгаа. Паран хангамжийг бол тоног төхөөрөмжтэй ингэж хамт систем болгож хөгжүүлдэг. Тэгэхээр энэ дээр бол нөгөө мэдээллийн технологийн төслийн менежмент ярих юм бол одоо Японоос яг гаралтай
agile төслийн менежмент, lean төслийн менежмент руу бол ороод ирж байна. Тэгэхээр бол яалтчгүй тэрийг бол судлаад ингээд үзээд явж байгаа. Гэхдээ тэнд би очиод бол бүр нарийн харж байна. 5S гэдгийг яаж нэвтрүүлж байгаа, Kaizen гэдэг юмыг яаж нэвтрүүлж байгаа. Одоо нэг програмыг ингээд хийгээд орхих биш. Тэрийг ингээд өдөр тутамдаа ингээд сайжруулаад улам найдвартай, улам хурдан тийм яаж ажиллах болох юм бэ гэдгийг бол одоо процесс тэгээ ажилтан хүн тэгээд технологийн хувьд бол сайжруулах хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. Одоо яг сургалт зааварчилгааг маш сайн өгөх хэрэгтэй байна. Яг ажлын байр болгон дээр хийж байгаа ажил, гүйцэтгэж байгаа ажил болгон дээр ер нь эхний зааварчилгаанууд болоо процесс болгонуудыг дүрм журамд оруулах зааварчилгааг маш сайн өгөх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь нэмэх зэгц одоо ажлын бүтээмжинд маш өндөр нөлөөлдөг. Чанарын одоо шаардлагуудыг чанарын доголдол гарах те чанарын асуудал гарах юм бол уг үндэс өдөөх шалтгаануудыг нь сайн олж илрүүлэх ийм 3 үе шаттай ажил хийх ёстойгоо ер нь төлөвлөж байна. Сайн байна уу? Би 2016 оноос эхлээд JICA-тай хамтарч JICA-гийн төслийн сургалтыг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээд энэ удаагийн сургалтанд оролцож байгаа хүмүүс маань маш идэвхтэй тэгээд өөрсдийнхөө зорилгыг тодорхойлоод ингээд оролцож байгаа. Тийм учраас дараагийн удаа бас ижил төстэй сургалтанд оролцож байгаа хүмүүс маань илүү их бэлтгэлээ хангаад тийм ээ илүү их амжилттайгаар өөрийнхөө зорьсон зүйлээ хийхээр хичээж одоо бас бэлдэж ирээсэй гэж хүсэж байна. JICA-гийн зүгээс ч гэсэн цаашдаа одоо тийм ээ ижил төстэй ийм сургалтыг хоёр оролцож байгаа хүмүүс зохион байгуулж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн бас үр дүнтэй гэж бодож байгаа болохоор сургалт хэрэгжүүлэх байхаа гэж найдаж байна. Бидний дараагийн зогсоол бол жижиглэнгийн худалдаа эрхэлдэг барааны дэлгүүрүүдтэй танилцах байв. Уламжлал ёсоор урд өдөр нь Хиракава багшийн чиглүүлэх сургалтын зөвлөмж зөвлөгөөг сонслоо. Японы сайн зүйлсээс суралцах, өөрсдийн үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлэх, бүтээгдэхүүний төрөлжилт стратеги гэх мэт олон сэдвээр зөвлөгөө өгч тайлбарлаж өгөв. Цаашлаад 235 жилийн түүхтэй цууны үйлдвэртэй танилцав. 300-аад жил үргэлжилсэн тогтвортой хөгжил, үйлдвэрийн менежмент, манлайллын хэм маягийг бий болгох, компани захирал хүн гэж ямар байх ёстой, ажилчдын нийгмийн асуудал, гэр бүлийн төлөвлөлтийн циклийг анхаарч ажилдаг. Мөн захирал хүний хувьд хүн чанар, зан чанараа сайжруулахад өдөр тутамдаа хичээх, тогтвортой хөгжлийн бодлогын талаарх сонирхолтой яриа, сургамжийг тус компани 12 дахь ерөнхий захирал Хуэки Кичигоро бидэнд ярьж, үйлдвэртэйгээ танилцуулсан нь багийнхны сэтгэлийг ихэд хөдөлгөж, бүгд түүгээр бахархаж байсныг нуух юм. Бизнесийн 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компани нь өөрийн бүтээгдэхүүнээ дотооддоо болон 2017 оноос хойш гадагшаа 12 улсын зах зээлд гаргадаг болсон. Японы номер 1 инээмсэглэл бий болгох цууны үйлдвэр цаашлаад тэр инээмсэглэл нь ажилчид, үйлчлүүлэгч, бүс нутгийн инээмсэглэл байх болно гэсэн философитой компаниас суралцах зүйл их байлаа.
Японд бол сүүний үйлдвэрээр, цууны үйлдвэрээр гээд ер нь 4-5 үйлдвэрээр бол бид нэр зочилсан. Миний хувьд болохоор Монголдо болохоор хүнсний үйлдвэрт гурилан бүтээгдэхүүний үйлдвэрт ажилладаг. Тэгээд яг тухайн Япон үйлдвэрүүд дээр очиж танилцахад болохоор бүх шат процесс шат дамжуулах нь болохоор маш ойлгомжтой. Хүмүүсийн ажилтнуудын ажлын байрны үйл явц нь маш ойлгомжтой. Тэнд ямар ч ажилтан илүү үйлдэл гаргах процесс ерөөсөө тэнд ажиллахдаггүй. Яг ажилтан болгон л урт хууртгаал хийгээл ажлын цаг нь яг дуусаал яг тэнд хүн болгон чанарыг үйлдвэрлэж зогсож ирсэн. Яг ажлынхаа байран дээр. Үе уламжилсан цууны үйлдвэрийг биднийг зочлуулсан. Тэр маань одоо 235 жилийн түүхтэй үйлдвэр гэж байгаа. Тэгэл дандаа удам дамжаал ингээл хүүхдүүдтэй өвлүүлэл явдаг. Одоо тэдний зорилго бол 300 жилийн түүхтэй болох зорилго тавьдсан. Ингээд явж байна лээ. Тэр нь бас их гоё санагдсан. Япон компани менежментийн онцлог бол үнэхээр нарийн төлөвлөгөөтэй, нарийн системтэй явагддаг нь үнэхээр ойлгомжтой байсан. За тэгтээ надад ерөөсө бүх юм маш энгийнээс эхэлж байна. Гол суур нь хүн юм аа. Хүнтэй харилцаа хандлага тий үнээс эхлэх юм байна. Одоо бид Япон хүмүүс бүр ингээ багаас нь гэр бүлийнхэн суур хүмүүжилд нь тэр хүнийхэн зүрх сэтгэлд нь бүр яаж бид нар юмд үнэн сэтгэлээсээ хандах юм бэ гэдгийг олон жилийн туршид оруулаад өгсөн. Энэ нь одоо Япон компани менежмент аваад явхад үнэхээр түшиг тэ суур нь олж өгдөг юм байна гэж харсан. Тэгээ Япон компани менежмент нь бол багийн ажиллагаа юм байна. Ажлагчдынхаа одоо санал санаачлагыг нь маш их хүлээж авдаг байна. Маш энгийн миний очисон цууны үйлдвэрийн компани үнэт зүйл нь бол ердөөсөө л инээмсэглэл баярлалаа гэдэг хоёр үг л байсан. Үүнээс харахад үнэхээр тэгээд тэр инээмсэглэл баярлалаа гэдэг хоёр үгэнд ямар их үн цэнийг өгч тэр менежментээ руугаа оруулж байгаа юм бэ гэдг нь үнэхээр асар үн цэнтэй байсан. Тэгээд багийн ажиллагаагаа харддаг юм байна. Ажилчдынхаа ажилдаа одоо тэр компанид урт хугацаанд ажиллах тэр урт хугацааных нь ажиллах боломжийг нь хангаж өгдөг. Урт хугацаанд ажиллахыг зорддог. Энэ менежментийн тогтолцооноос үнэхээр гайхалтай байсан. Бас менежментийн тогтолцоонд одоо үйлдвэрлэж байгаа барааныхаа чанарт үнэхээр одоо Япон хүний зан чанараас үүдэлтэй тэр үйлдвэрлэлийнхаа чанарт нь одоо чанартай бүтээгдэхүүн гардаг юм байна гэдгийг л одоо би олж харсан да. Бид өөрсдөө одоо харилцсан одоо ингээд санал бодлоо солилцсон нь бол маш өгөөжтэй байсан. Японы тэр нэг олон жил үйл ажиллагаа явуулсан компани одоо өмнөх үеэсээ одоо тэр ёс зүй бизнес явуулах зарчмыг өвлөж авч ингэж үргэлжлүүлж байгаа нь бол үнэхээр гайхалтай санагдсан. Ялангуяа бид нар нэг цууны үйлдвэртэй очиж танилцж байсан. 300 жилийн түүхтэй гэдэг. Тэг өмнөх үеэсээ одоо тэр компани өвлөж аваад цааш нь хөгжүүлээд тэр хүний одоо тэр компани захирлын тэр нэг одоо нэг бас нэг таалагдсан юм нь юу гэхээр ямар ч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх гээд та үйлдвэрлэлөө орж байгаа бол инээмсэглэе гэж байгаа байхгүй. Инээмсэглэл тэгээд таны энэ инээмсэглэж ингэж бий болгосон энэ бүтээгдэхүүн үйлчилгээ чинь одоо хэрэглэгчдэд одоо илүү сайхан эрэг энерги түгэнэ гэдэг. Тэгэхээр нэг ууралсан бухимдсан үнийг бол хэзээ ч үйлдвэрлэлөө оруулдаггүй ч гэдэг юм уу те. Тэр бол үнэхээр гайхалтай. Эхний алхам бол анх дүнгиж ажилд орж байгаа хүн дээр анхан шатнаас нь ахуулаад одоо дадлага сургалт гэх юм уу анхан шатнаас нь бүх юмыг ойлгомжтой ажил эхлэхт нь ажлын байранд тодорхойлолт нь маш ойлгомжтой бүх зааварчилгаа бүх хүнийхээ нөөцийг бүгднгийн эхнээс нь танилцуулаа тий бүх юмыг ойлгомжтой байх тал дээр эхнээс нь бол хэлээ явж байгаа. Энэ манай компани захирал энэ бол чанарын албаны тэр маань байна. Энэ бол тэр маань байна гэдэг нэг юу ч орхигдуулахгүй тэр хүн ч гэсэндээ яг тухайн үедээ тэр хүн ингээ мартаад явж магадгүй. Тэгтээ маргааш ирэхтэнтэй за энэ дахиад нөгөөхөө дадлага сургалт гэдэг юм а дахин яриад манай хүнсний үйлдвэр шүү чанарын стандартыг барьдаг. Ажинөө захирлуудаа таньж байгаа менежерээ таньж байгаа юу. Тэгээд чанарын менежер чинь энэ
Тэ технологич чинь энэ шүү таньж байгаа асуух содруулах юу байна? Дадлаг сургалтаа бодоод өгсөн нь ойлгоогүй юм байвал асуугаарай гэд анхан шатнаас нь ер нь бүх юмыг л юм ойлгохгүй л үлдэхгүйгээр л байнга давтамжтай сантрахгүйгээр тэрийг зөвлөж л өгөх хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. Маш их нөлөөлөл бол байгаа. За өмнө нь би болохоор за ганцхан юмдаа төвлөрөөд хийя гэдэг байсан бол өнөөдөр би талах хийдэг байлаа гэж бодъё тийм ээ. Талах хийдэг гэсэн бол би тэр талахыг олон өөр янзаар хийж болох юм байна гэдэг зүйлийг аягуулсан олж харсан. Талахаар жишээ нь би зөвхөн талах гэдэг зүйлийг өгөхөөсөө илүүтэй талхан дээр юу тавьж болох юм. Ямар үн цэнийг бүрдүүлээд бүтээгдэхүүнийг үйлчлүүлэх санал болгох юм бэ гэдэг зүйлийг олж харсан. Ер нь бол яг өөрийнхөө амьдрал дээр, өөрийнхөө бизнес дээр аливаа юмыг цогцоор нь бүх хүнийг манад ороод гарсан бүх хүн бүх асуудлаа шийдэд гардаг байхаар тийм цогц шийдэл байх нь өөрөө чухал юм байна гэдгийг олж харсан да. Ер нь би ингэж харсан. Удирдлагууд нь бол ингээд бүх зүйлээ айгүй сайн мэддэг юм байна. Ингээд доод шатнасаа эхлээд ингээд дээшээгээ ингээд хүмүүстэйгээ айгүй их тулж ажилтдаг юм байна гэдгийг л харсан. За яг хуу жижиг дунд ч юм уу эсвэл ингээд арай үндсэн дамсан корпорац болоод ирэх юм бол мэдээж арай өөр тийм уур амьсгалыг бол мэдрүүлж исэн. Гэхдээ бол цаана яг бүр нарийн деталь одоо яг нэг албан тушаал дээр байгаа хүний ингээд ажлууд нь ингээд яаж явж гин тэр хүн ажлаа хийхдээ ингээд нэг шүрүүпийг хатгаад хүртэл тэн дээр ингээд 5 секунд яаж хэмнэх үү гэдэг дээр бол ингээд маш нарийн орж тийм нухацтай үзсэн юм байна гэж би ойлгосон. Хамгийн түрүүнд ямар нэгэн зүйл хийхдээ зорилгоо тодорхойлох маш сайн төлөвлөх хэрэгтэй. Маш сайн төлөвлөж чадах юм бол тэр ажил бол хамгийн сүрэмс нь болж чаддаг. За зохион байгуулалтаас гадна бүх зүйлийг одоо ойлгомжтой болгох хэрэгтэй. Дистралтай буюу ойлгомжтой болгох хэрэгтэй. За байнга хөгжүүлэлтийг бол тогтмол сайжруулж хийж явах хэрэгтэй. За үйл ажиллагаа зохион байгуулалтаа бас сайжруулахын тулд 5-9 аргыг бол хэрэгжүүлэх нь бол хамгийн үр дүнтэй, хамгийн онцлог гэж харсан. Ингээд удаан хүлээсэн томоохонд тооцогддог олон улсын хүнсний FoodX Expo-то үзэж танилцах өдөр ойртож Хиракава багшийн чиглүүлэх сургалтаар эхэлсэн юм. Бидэнд юун дээр анхаарах, яах ёстой, үзэсгэлэнгийн онцлог, давуу тал, боломжуудын талаар зөвлөмж зөвлөгөө өгсөн. Үзэсгэлэнтэй бид 2 өдөр үзэж танилцах байсан. Эхний өдөр танилцах, судлах байдлаар явах, хоёр дахь өдрөө илүү холбоо тогтоох, харилцаа үүсгэх маягаар явах байв. За тэгээ миний бие бол одоогоос 7-8 жилийн өмнөөс эхлээд Монголын одоо тийм ээ хуваарь эрхлэгч нарт зөвлөгөө өгч гисэн байгаа. Тэгээд ковидын өмнөөс бол хамгийн анх бол хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тийм ээ. Аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу бас ингээд зөвлөгөө өгч гисэн. За энэ удаа бол энэ Монгол Японы хүний нөөцийг хөгжүүлэх төвийн бизнес курсыг төгссөн одоо хувийн хвшлийн байгууллагуудын Японд танилцах энэ аяллаа хүрээнд 2 дахь удаага бас оролцож байгаа хүмүүст ингэж зөвлөгөө өгч явж байна. За тэгээд өнгөрсөн жил болон энэ удаа гээд 2 дахь удаага тийм ээ FoodX-ийн Монгол павильон дээр ажиллаж байгаа хүмүүсийн бас ингээд ажиглаж харж үзлээ. Тэгээд энэ удаагийн хувьд бол FoodX-ийн олон улсын үзэсгэлэн худалдаан дээр маш олон зөвхөн Японы тийм ээ үзэсгэлэн одоо юу гэдгийг оролцогч аж ахуйн нэгжүүд гэхээсээ илүүтэй гадаадын маш олон одоо газруудаас ингэж оролцож байна. Тэгэхээр Монголоос ч гэсэн өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад павильоных нь хэмжээ нь ч гэсэн томорсон, бас оролцож байгаа компаниудын тоон ч гэсэн нэмэгдсэн. За тэгээд өөрсдийнхээ тэр компаниудаас сурталчлах тийм ээ бараа бүтээгдэхүүнээ сурталчлах тал дээр нэлээд одоо бас туршлагаж ирсэн байгаа нь ажиглагдчихээн. Тийм учраас зөвхөн Япон хүмүүст хандаж гэлтгүүгээр гадаад эцэстээс илж оролцож байгаа юм хүмүүс хэрхэн яаж өөрсдийнхээ бараа бүтээгдэхүүнийг илүү одоо үд бүтээлтэйгээр тийм ээ таниулахын тал дээр ажиллах вэ гэдэг дээр маш анхаарах хэрэгтэй гэж бодож байна. За тэгээ өнгөрсөн жилийн гэхээсээ илүүтэй одоо өнгөрсөн жил болон энэ жил энэ FoodX-ийн тийм ээ үзэсгэлэнд оролцож байгаа Хушхан гэдэг одоо компани байгаа. Тэгээ энэ компанийн хувьд одоо 7-8 жилийн өмнө анх одоо тэр оролцож байсан би одоо анх одоо Монголын аж ахуйн нэгжид зөвлөгөө өгж байсан компаниудын нэг. Тэгээ тухайн үед энэ FoodX-ийн үйл ажиллагаанд оролцоод ер нь бол ингэж гадагшаа зах зээлээ хэлхэн зүйтэй юм байна гэдэг дээр нэлийн одоо өндөр ирмэлцэлтэйгээр тийм энэ хэрэгжүүлж эхлэх юм байна гэдэг үүднээсээ маш идэвхтэй ажилласан. Тэгээ маш амжилттай нэг
нэг жишээ гэж үзэж байгаа. За тэгэхээр ялангуяа FoodX гэх мэтчтэй олон улсын юм томоохон хэмжээний үзэсгэлэн худалдаанууд дээр одоо ингэж уулзалт хийхдээ энэ нь болохоор урт хугацааны цаашдынхаа үйл ажиллагааныхаа үндсэн суурийг тавина гэдэг чухал байгаа. Тийм учраас богино хугацаанд олон хүмүүстэй уулзах зохион байгуулаад тэр хүмүүстэй хамгийн гол нь өөрөө яг ямар зорилготойгоор ирсэн одоо ямар тийм ээ тэр үнцэнтэй юм бүтээгдэхүүн компани байгаа гэдгийг товчхон илэрхийлээд за тэгээд тэрнийхээ дараа цаашдаа одоо хэрхэн яаж ажиллах сонирхолтой байгаа юм бэ гэдгийг илүү их тодорхойлж ярих тийм ээ тэгээд холбоо тогтоосныхаа дараа хэдийн яаж ажиллах вэ гэдгийг бас сайн одоо бодсны үндсэндээ олон хүнтэй танилцах гэдэг болж байна гэж үзэж байна. Өнгөрсөн жил Монголоос цөөхөн компани оролцож байсан бол энэ жил тус үзэсгэлэнд 7 компани оролцож байлаа. Энэ FoodX гэдэг энэ үзэсгэлэн өөрөө дэлхийд одоо 20 дугаарт ордог юм дэлхийн том үзэсгэлэн байна. 100-аад орон оролцдог, жил болгон болдог. Монгол улсын хувьд бол яг ийм зохион байгуулалттайгаар багаараа ажиллаад өнгөрсөн жилээс хойш одоо 2 дахь удаага оролцож байна. Энэ үзэсгэлэнгийнхэн түрээс нь өөрөө баг энэ 9 м квадрат талбай нь одоо 1 м квадрат нь 2 сая төгрөг өгдөг байхгүй юу? Маш үнэтэй. За тэгэнгүүт бид нар яаж одоо ажилласан бэ гэхээр нийт энэ оролцож байгаа 7 компани маань энэ бүүтнийхэн түрээсийг JICA олуулсан байгууллагаас маань одоо 100% төлж өглөө. За жижиг дунд үйлдвэрийн газар ямар оролцоотой ажиллаж байна вэ гэхээр бид нар жижиг дунд үйлдвэрийн эрхлэгчдэд дэмжих одоо үүрэгтэй байгууллага юм чинь одоо энэ бүүтийг одоо дизайн төгсөлтийг хийж байгаа энэ зардлыг бид нар гаргалаа манай байгууллагаас. За дээрэс нь одоо маркетинг тийм загварын одоо нэг хүмүүс татах маркетингийн бас ажил хийлээ. Урлагийн тоглолт, загварын үзүүлбэр, тийм брошюр, тийм гэх мэтийн одоо маркетингийн зардлуудыг бас гаргаж одоо оролцож байна. Манай орны бутиктээр олон хүмүүс ирж сонирхож тэр чинээгээрээ өөрсдийн бүтээгдэхүүний онцлог давуу талыг маш сайн тайлбарлаж байсан бөгөөд хүний хүл тасрахгүй байгаа нь бахархмаар харагдаж байлаа. Манайхан эхний өдрөө үзэсгэлэнгээр явж компаниудтай хэдийн танилцаад Япон компанитай холбоо тогтоогоод мэйл солилцоод харилцаа үүсгээд амжсан байлаа. Ингээд бид Хиракава багштайгаа эхний өдрийн талаарх сэтгэгдлээ хоорондоо хуваалцаж бид асуух мэдхгүй зүйлдер зөвлөгөө авч түүний зөвлөгөөг сонсов. Түүнээс харилцаа үүсгэсэн компанитайгаа дахин уулзах ёстой юу? Япон компаниуд Монголын зах зээл рүү гарах сонирхол их байна гэх мэт олон асуултыг асуухад тэрээр Монголын зах зээлийг сонирхож байгаа компаниуд байгаа байх. Түүнээс бүгд сонирхож байна гэсэн үг биш. Та тэдэнд өөрийгөө чухал харилцагч мөн гэж ойлгуулахын тулд харилцан яриаг дахин маш сайн үүсгэж чадсан дээр болов гэх зэргээр зөвлөмжүүдийг өгсөн юм. Бид юун дээр анхаарах, юуг онов гэдгийг дүгнэж хэлж өгсөн юм. Сүүлийн өдөр оролцохдоо ямар алхмууд хийхийг зөвлөж хэд хэдэн компанитай хамт уулзалт хийж өгөхөөр болов. Хиракава багш бидэнд Япон руу экспорт гаргахын тулд өөрсдийн бүтээгдэхүүний чанарт анхаарах, маркетингийн судалгааг сайн хийх, өөрсдийн тохирсон түншээ зөв олох, өөрийн бүтээгдэхүүний ялгарал, онцлог юу вэ гэдгийг сайн ойлгуулах гэх мэт олон зөвлөмжөөр чиглэл өгч мэдлэгийг сайн нэмэв. За өчтөр ингээд эхнийхээ экспорт оролцсон. Ямар сэтгэлдээ очоод ямар сэтгэлдээ болсон бэ? Өнөөдөр бас ямар хүлээлттэй байгаа вэ? Өчигдөр ерөнхийдөө бол нэг 10-аас 15 компанитай уулзсан. Тухайн экспо бол яг л надад зориулсан юм шиг миний хүсэж байсан юмнууд маш их байсан. Тэгээд ерөнхийдөө бол холбогдсон компаниуд маань эхнээсээ над руу мэйл илгээж байна. Өнөөдөр тэдэнтэйгээ лавшруулаад, уулзаад грeening төвшөнд ямар байх вэ? Танай бүтээгдэхүүнийг яаж би хэрхэн мастер франчайзингийн эрхийг эзэмших вэ гэдэг талаараа ерөнхийдөө ярихыг хүсэж байна. За өчигдөр ерөнхийдөө экспортод танилцлаа. Ер нь олон улсын бизнесүүд яаж явагддгийг Монголтой харьцуулахад бид хаана явна гэдгийг ерөнхийдөө олж харлаа. Суралцах зүйл маш их байна. Тэгээд бас уулзах компаниудтайгаа ерөнхийдөө тохирчихсан ба өнөөдөр бол уулзалтаа хийгээд үргэлжлүүлэндээ. Үзэсгэлэн маань бол маш өгөөжтэй энэ манай JICA-гийн сургалтын шугамар ирсэн бүх Монголын төлөөлөгчдүүд маш хэрэгцээтэй сайн үзэсгэлэн болж байна. Өчигдөр бол бид нар өөр өөрсдийн салбарын чиглэлүүдээр за ер нь хаана ямар хэрэгцээтэй компани байгааг олж тогтоох зорилгоор ингэж тойрч судлаад за ганц нэг ер нь өөртөө хэрэгтэй гэсэн компаниудтайгаа
мэдээллийг аваад өнөөдөр одоо бүр тэрэн дотроо дахиж шүүлт хийгээд яг тохирсон чухал гэсэн компаниудтайгаа уулзалт ажиллагаа хийгээд холбоо тогтоох ийм арга хэмжээ аавна. Дашимт бас манай Автопед группийн луунгийн жуус маань энэ үйлчлэнд бүр оролцож бүтээгдэхүүнээ дэлхийд танилцуулж байгаа. Тэнд оролцож байгаа хамт олонтойгоо уулзаа ярилцахад эхний өдөр ихтэл 500 тунд амтлагаа хийлгэсэн байна. За өчигдөр бол бас нэг 7-800 болсон байх. Тэгээд эндээс бол нэлээд хэдэн хамтрагч харилцагч компани олж аавна гэдэгт бол бас итгэлтэй байна лээ. Food Expo үзэсгэлэнд бол үнэхээр оролцоод үнэхээр маш их амжилттай байна. За дэлхийн хүнсний чих хандлага, эрүүл хооллолт, шинэ инновац, хэрэглэгчдээ яаж ойлгох энэ байдлыг үнэхээр олон улсын үзэсгэлэн гэдгээрээ үнэхээр олж харлаа. Тэгээд дэлхийн хүнсний чих хандлага маань ер нь бол эрүүл хооллолт тал руугаа, эко бүтээгдэхүүн тал руугаа явж байна. Япон улсын онцлог нь бол бүтээгдэхүүнийхээ чанар, дээрэс нь сав баглаа бодол, гадаад үзмжинд маш сайн анхаардаг юм байна. Үнэхээр энэ сав баглаа бодлын онцгой шийдэл, технологиг бол үнэхээр олж харлаа. Тэгээ миний хувьд бол одоо компанийн хувьд одоо сав баглаа бодол, тоног төхөөрөмжийг одоо сонирхож ирсэн. Тэгээ өөрийнхөө бас одоо бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн тал дээр нэлийн онцлог зүйлүүдийг олж харлаа. Food X дээр бол ер нь миний төсөөлжсэнээс бол айгүй том экспо байсан. Бид нар 2 хоног ингээд явсан боловч би яг ингээд очиод бүх газартай нь бол уулзч чадаагүй. Тэнд бол ингээд очиж байгаа хүмүүс тэнд одоо сейлсээ хийж байгаа газрууд бол нөгөө дэлхийн ингээ өнцөг булан бүрээс ирсэн улсынхаа ингээд хэсгүүд дээр байрлаж исэн. Тэгээд тэр хүмүүстэй ингээ очиод танай бүтээгдэхүүн яадгийг, танай компани яадгийг гэд ингээ ярангууд бүгдээрээ мэдээлэлээ бол ингээ маш хурдан хугацаанд бол өгөх чадвартай байсан. За хамгийн хөөрөөгөөч тэнцтэй Food X байсан. За би болохоор Food X-ийг би тийм өндөр төсөөлөлтөд бодож очиагүй байхгүй. Тэгээд очисон чинь тэнд одоо Япон талын маш их олон компаниуд, гадны улсаас бас маш олон компаниуд, миний ойлгосоор бол Япон талаас 1000 айл, Европ талаас бас 1000 гаруй айл байгаа гэж. Тэгээ очлоо. Миний төсөөлснөөс бүр гайхамшигтай байсан. Тэр яасан бэ гэхээр тэнд би Итали айлтай, Египт, Израиль, Индонез, Тайланд тэгээд энэ тийм улсуудтай би нэг дор. Тэр нь өөрөө надад цаг хугацаа хэмжиж өгсөн, мөнгө санхүү хэмжиж өгсөн. Тэгээ би уулзалт би өөрөө нөө Италиас бар оруулж ирдэг. 70% нь Итали, Польш, Испаниас оруулж ирдэг л дээ. Тэгээд Итали надад аяга ойрхон санагдаад байсан. Тэгээ Итали айлтайгаа очиж уулзахаар миний зардаг брендийг мэддэг болооч тэр юм яриа нийлээл яваад байсан. Тэгээд эхний өдрөөсөө ахуулаад надад мэйлүүд ирсэн, одоо ч мэйлүүд ирсээр байгаа. Бараг Италиас 5-6 айл имэйл ирсэн байна. Тэгээд би одоо алинтаар хамтаж ажиллах уу гэж бодоод байгаа байхгүй юу. Надад төлдөөсөн пицца ирсэн, шингэн үнснээс орж ирж байгаа. Кофений 3-4 айл ороод ирсэн. Би нөө кофений бизнес захиад дараагийн удаа эрхлэх гээд байгаа шүү дээ. Тэгээд би кофений бизнесээ франчайза кофений бизнесээ би хөлдөөсөн пиццатай хамт. Тэгээд моча бас байсан, тэр бас нэрээ байсан шүү. Нэг Япон айлтай хилцээр хийсэн. Монгол төрхөөр кофенийхоо зургийг гарга, өөрийнхөө логог өг. Тэгээд тэр бол надад бас маш том боломж олцсон. Тэрийг эхлээд би очиж уулзчаад Япон ойлорсоо ойлгоцохгүй байгаа учраас би хэсэг хугацааны дараа Монгол архиа аваад очсон. Бэлгэнд авчиж өгсөн. Тэгээ нөгөө бэлгэнд авчиж өнгөлтөө ахаад уулзалт хийгээд маш том боломжуудыг аваад ирсэн байна. Япончууд гэлгүй өөр олон орны хүнсний одоо бүтээгдэхүүнүүдээ бид нар танилцсан. Гэхдээ хүмүүс одоо нэгэнт бол дэлхийн зах зээл дээр чанартай зүйл зарагдана гэдгийг бол тэд нар нэгэнд ойлгоцсон байна. Одоо энэ хүмүүс юуны төлөө одоо өрсөлдөж ийн гэхлээр ямар амт хүнд таалагдах вэ? Ямар эрүүл хүнсийг хүнд өгвөл одоо хэрэгтэй бэ? Юунд одоо эрүүл хүнс байна гэдэг дээр илүү анхаарад одоо өнгө үзэмжээ, одоо бүх сав баглаа бодол, одоо хоол хүнсний доторх найрлаганд илүү анхаарж байгаа юм лөө гэж би харсан. Миний хувьд бол одоо яг нэг хүнс үйлдвэрлэгч биш учраас манай Монголын хүнс үйлдвэрлэгчид дийн хувьд бол хамгийн том зах зээл нээж болохоор өөрийнхөө бүтээгдэхүүнийг олон улсад танилж болохоор том экспо үзэсгэлэн байсан. За миний хувьд гэх юм бол жижиглэн буюу одоо жигнэмгийг илүү сонирхсан. За мөн шоколад амттны төрлөөр бол нэлээд явсан. Тэгээ өөрийнхөө хэмжээнд компаниудтай харилцаа тогтоогоод одоо дараагийн алхмуудаа хийгээд гэрэг контактын түвшинд биш ч гэсэндээ урьдчилан байдлаар судалгаа, үний одоо нөгөө хоорондын одоо харилцаа, одоо тээвэрлэлтэд яаж явуулах зэрэг дээр бол хамтран ажиллахаар одоо тохиролцоол явж байгаа.
Хамгийн сүүлийн танилцах компани бол алдарт Muji байсан. Глобал бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн тус брендийн гол концепц юм. Глобал гэдэг нь дэлхийд дахинд өвөрмөц байж болох орон нутгийн материалыг дэлхийнүүдээр олж хараагүй, олж чадаагүй шинэ бизнесийг бий болгох гэх утгатай аж. Нийгэм байгаль орчинд төдийгүй тухайн орон нутгийн эдийн засагт ч хувь нэмэр оруулах үйс шинэ бизнесийг бий болгох, глобал хэмээх нэрлэгдэх зүйлийг нээн илрүүлэх, үйлдвэрийн түншүүдтэйгээ хамтран брендийн цар хүрээг ашиглан нийгэмд тустай өөрчлөлтийг авчрахыг хүсдэг гэж ярьж байлаа. Ийхүү нээж илрүүлж явж байгаад санаандгүй гэмээр тохиолдлоор Монголын хаан жимсийн чацарган жимсийг олж нээн илрүүлээд одоо хамтарч ажиллаж арьс арчилгааны бүтээгдэхүүн гаргаад худалдаанд гаргасан байв. Muji брендийн гол үн цэн бодлого нь энгийн материалаар хийгдсэн тэдний бүтээгдэхүүн юм. Энгийн зүйлээр асар их үн цэнийг бий болгож, тасралтгүй бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж, түүхийн эдийн эрэл хайгуул, түүхийн эдийн цэвэр байгалийн мал амтны гаралтай нь тэдний онцлог гэдэг нь харагдаж байлаа. Бид дадлага сургалтын сүүлийн өдөр 5 багт хуваагдаж, дадлага сургалтаар олж мэдсэн зүйлээрээ тайлан тавьсан юм. Хиракава багш энэ удаагийн сургалт үр дүнтэй болсныг онцлон хэлв. За тэгээ энэ удаагийн сургалтын хувьд бол би хэрэгжүүлэлтэн дээр яг одоо энэ та бүхний 2-7 хоногийн хугацаанд тийм ээ сургалтанд хамрагдахгүй дарын ажлыг бол хариуцаж бинэ ингэж байсан хүн байгаа. Тийм учраас сургалтын хугацаанд аль бол аюулгүй тав тухтай орчныг бүрдүүлэх тийм ээ. Тэгээ сургалтандаа одоо ингэж гол анхаарлаа хандуулахад нь тэр тал дээр нь дэмжлэг үзүүлсэн гэж ойлгож болно. Түүнээс гадна энэ удаа сургалтын үеэр одоо олж авсан чухал түншүүдтэйгээ холбоо харилцаагаа улам сайжруулад хоорондынхаа тийм ээ нөхөрлөл болон энэ учирлыг ч гэсэн бас ингээд нандингийн хадгалаад улам та бүхний ажил нэг ч гэсэн одоо сайн сайжилж явах хаа гэж найдаж байна. Сая тэгээд энэ Lilo Excel гэдэг компани Хатори-сан бас үгэндээ хэлжсэн сургалтанд оролцоод ямар нэгэн байдлаар өөрчлөлт гарахгүй бол бидний хэрэгжүүлсэн сургалт бол үр дүнгүй болж байна гэсэн үг юм аа. Тэгэхээр тодорхой хэмжээгээр та бүхний ажилд болон амьдралд тийм ээ нэг бодол хандлага өөрчлөлт үзүүлэх юм бол бид бүхний хэрэгжүүлж байгаа сургалтын гол одоо утга учир нь байгаа юм шүү гэдгийг бас дахин би ч бас адилхан юутай тийм саналтай байна гэдгийг хэлж байна. 2005 оны 4 сараас эхлээд бид нар Монгол-Японы төвтэй хамтрагч байгууллагаар одоо шин төсөл эхлүүлсэн гэж хэлсэн. За энэ төслийн хүрээнд бол одоо бизнес болон ялангуяа хувийн хвшлийн тэмээ хүний нөөцийг дэмжлэг үзүүлэх гэсэн ийм агуулгатайгаар шинээр одоо төсөл хэрэгжүүлж байгаа учраас мэдээж сургалтыг бол хэрэгжүүлэх. Гэхдээ сургалтын агуулгыг арай өөр маягаар тийм ээ ямар агуулгаар явах уу гэдгийг бол яг Монголын орчин нөхцөл тохирсон одоо аж ахуйн нэгж болон тэдний хүсэл зорилгод нийцүүлсэн байдлаар баг зэрэг өөрчлөлт бид нар оруулах чиглэлээр Монгол-Японы төвтэй зөвлөд ямар шугам байдлаар явуулах вэ гэдгийг бас ярилцаад ингээд дараагийн шатанд өргөжлүүлэн одоо хамтарч ажиллах юм төлөвлөгөөтэй байгаа юм аа. Тэгэхээр бас огт энэ удаагийн ингээд дуусж байгаа гэсэн үг биш байна гэдгийг ойлгох гэж байна. За тэгэхээр Монгол-Японы төвийн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанууд тийм ээ ялангуяа энэ бизнес сургалт бол өнөөдрийн хүртэл тухайн одоо Монгол-Японы төв дээр ажиллаж байгаа манай ажилтнууд дээрээс нь Монгол Улсын их сургуулийн одоо элдвтэн профессоруудын тусламжтайгаар маш их үр дүнтэй үйл ажиллагаа явуулж ингэж байгаа. Тэгээ энэ удаагийн сургалтанд оролцсон хүмүүс маань ч гэсэн одоо бизнес курсыг төгсөөд ирсэн хүмүүс маань маш идэвхтэй их зүйлийг олж сурч авч мэдсэн үр өгөөжтэй энэ сургалт бол болсон гэж бид нар үзэж байгаа учраас цаашдаа үргэлжлүүлэн манай Монгол-Японы төвийн үйл ажиллагаа тэдний хэрэгжүүлж байгаа зүйлийг бас дэмжиж та бүхэн яваарэ гэдгийг хүсэж байна. Эцэст нь Японд дахь дадлага сургалтаа дүгнэхэд бид маш их зүйлийг сурлаа. Амжилттай ажиллах анхан шатны мэдлэгийг олж авсан. Японы хөгжлийн нууц юу вэ? Япон хүний үнэнч тууштай байдал, хөдөлмөрч зан чанар, хүний төлөөх чин сэтгэл, дүрм журам бүгдийг урдаас тооцдог, төлөвлөдөг, зааварчилгаа өгдөг, алдаа гарахаас урдчлан сэргийлдэг. Жижиг зүйлийг ч хайдаггүй, орхигдуулдаггүй, аливаа зүйлийг яаж биш, яагаад гэж хийдэг. Япон компани менежментийн арга барил, хэрэгжилт, орчин үеийн логистикийн системийн хөгжил, удирдлага, зохион байгуулалт, хүн төвтэй компани бодлого, тогтвортой хөгжлийн зорилт, их дэлхийгээ хайрлах, хог хаяглалыг дахин боловсруулах гэх мэт олон мэдлэгийг олж авлаа. Одоо бидэнд үүнийгээ өөрийн компани амьдрал дээр хэрэгжүүлэх л үлдлээ. Ямар азар Япон Монгол төвийн сургалтанд сурсан бэ гэж би ингээд
талархдаг. Хоёрдугаар дахиад би JICA-гийн сургалтанд тэнцсэндээ би тэр өдөр бүр маш их догдолсон. За гуравдугаар яг тэрэнд бодит болоод би JICA дээр очсон байсан. Биднэрт ямар ч үнэн төлбөргүйгээр ингээд заагаад бидний цагийг товчлоод бидний мэдлэгт нэмэр олсонд маш их баярлж байна. Тэгээ энэ зүйл нь өөрөө миний амьдралд, миний ирээдүйн бас ингээд амьдралд нөлөөлж байгаа. Тэгээд Япон туяа хамт олондоо, JICA-гийн хамт олондоо мэдээж Японы ард түмэндээ бүгдд нь маш их баярлалаа. Би бол энэ JICA болон Монгол Япон туяа хамтраад ингээд биднийг явуулсан сургалт бол надад бол маш их таалагдсан. Энэ их туршлага хоримтуулж авсан олон хүнтэй бол танилцсан. Олон захирлуудаас бол гоё сургалт авч олон компаниудын туршлагыг харж ингээд боддоор ингээд өөрөө мэдрэх боломжийг бол надад олгосон. Монгол Япон төв JICA да маш их баярлалаа гэж хэлье. Таны сурсан энэ хугацаанд бол Япон маягийн менежмент, Японы философиг одоо богинохон хугацаанд сурч мэдсэн ч хангалтгүй. Тэгэхдээ энэ сурч мэдснээ одоо өшөө цааш нь өргөжлүүлээд сурч тий өөрийнхөө ажил бизнестэй одоо үр бүтээлтэй ашиглана л гэж бодож байна. За энэ сайхан сургалтыг зохион байгуулсан Япон Монголын төв JICA мөн бидэнд одоо маш их тусалж дэмжиж байсан багш нартаа маш их баярлалаа гэж хэлье. Өөрөө очиод бол үзэж чадахгүй тийм их том боломжуудыг бол хангаж өгөөд зочлуулад, үзүүлээд, аялуулад ингээд бүх дэлгүүр хошоо үзэсгэлэнгээр нь оролцуулаад ингээд ирсэн нь бол энэ зохион байгуулсан бүх хүн хамгийн сүүлд нь хэлэх нь Японы ард түмэнд бол талархснаа илэрхийлж байна. За бизнесийн үнэтэй зөвлөгөө өгсөн Хирокава багш. За сургалтыг маань үнэхээр нарийн нэгт нямба 1 минутын зөрүүгүй үнэхээр гайхалтай зохион байгуулсан Тацуми. За эдгээрийг маань орчуулж тий бидэнд үнэхээр биднэртэй одоо бидний төлөө цаг зав зурулсан Баги-сан, Эги-сан, Төгөлдөр-сан энэ хүмүүстээ үнэхээр маш их талархснаа мөн илэрхийлж байна. За мэдээж Монгол Япон төвийн удирдлагуудаа цаашлаад JICA төвийнхэндээ маш их баярлалаа. Бидэрт ийм боломжийг олгосон. Тэгээд цаашдаа бас өөрийнхөө тусын бизнест бас одоо хэрэгжүүлж болох санааг бол энэ бүх үйл ажиллагаанаас энэ сургалтаас практик одоо аяллаас бол олж харлаа. Тэгээд JICA төвийнхэндээ Монгол Япон төвийнхэндээ маш их баярлалаа гэж хэлье да. Одоо Монгол Япон төвийг бүх хамт олонд баярлалаа л гэж хэлмээр. Мэдээж хэрэг Японы ард түмэн, Японы тусламж бүх зүйл байсан. Тэрийг одоо нэр хүндийг алдалгүй тий яг тэр чигээр нь биднэрт мэдрүүлдэг тэр Монгол Япон төвийн хамт олонд маш их баярлж байна. Монголын бизнес эрхлэгч нарыг нь өсөж хөгжихэд гүн тусалцаа үзүүлж байгаа Монгол Японы төвийн хамт олонд болон Японы засгийн газар JICA-гийн хамт олондоо маш их талархснаа илэрхийлж байна. Биднэрт одоо сургалтаар, дадлагаар, соёлоор аюул олон зүйлийг бизнес эрхлэгч биднэрт боломжуудыг олгож байгаад баярлалаа. Одоо ч гэсэн ингээд уулзаад биднийг коучлаж явж байгаа Хирокава багштай маш их баярлалаа. Япон Монгол төвдөө маш их баярлалаа. JICA төвдөө маш их баярлалаа. Бүгдэнд нь маш их баярлалаа. Олон хүнд зааж зөвлөөд үлгэр жишээ байх ёстой юм байна гэдгийг л маш сайн ойлгосон. Тэгээд маш их баярлж байгаа. Үлгэр жишээ байна. Япон чанарыг үргэлж ярина. Япон соёлыг үргэлж хүндэтгэнэ. Баярлалаа. Яадагч байсан Япон орон болвол тий хин нэгнийг өөрчлөх одоо тийм гарц гүүр болсон ийм том төсөл байлаа. Одоо энэ ингээд одоо завшааныг олон хүн хүртээсээ олон хүн мэдээс сурж боловсраасай гэж хүсэж байна да. Баярлалаа. 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 아리가